За энэ гадаад зээлэгтэй холбоотой хилцүүлүүд, энэ хуулийн хилцүүлэг бол эхнээс зохион байгуулалттайгаар байнгын орооны гишүүдийг төөрөгдүүлсэн байдалтайгаар ингэж явж ирсэн, арга зэл хэрэгжилж ирсэн. Ер нь бол энэ сэлб дид төвийг хасцсан, ажлын хэсэг дээр сэлб дид төвийг хасцсан байжгаад ажлын хэсгийн саналыг дэмжиж явжгаад өөрөөр хэлбэл энэтэй холбоотой ямар ч хилцүүлэг явагдаагүй. Энэ хасагдсан байна гэдэг. Тэгээ энэтэй холбогдуулаад зарим нэг зүйл залтуудад өөрчлөлт оруулах гэсэн боловч тайлбарч чадахгүйгээр тэрийг авч үлдэнэ гэж гүрээсээр байгаа даваад үлдсэн. Тэгээд чуулганы хуралдаан дээр улсын хурлын гишүүдийг лоббидчаад энэ залтыг буцаагаад оруулж ирсэн. Тэгэхээр энэ залттай холбогдлолтой тодорхой яг байр суурийг илэрхийлсэн ба засгийн газрын хуралдаанаас энэ сэлб дид төвтэй холбоотой асуудал энэ төсвийн зардлыг цахилгаатыг алдагдуулах юм байна. Энэ хувийн хвшлийн оролцоо бууруулж төрийн оролцоог нэмэгдүүлэх юм байна. Макро эдийн засгийн докторгүй байдал бас нөлөөлөх юм байна. Төсвийн доктортой байдлын зөвлөл дээр бас энэ сэлб дид төсөл яагаад хамрагд хүндэслэлд юусоо харагдахгүй байна. Нийтийн санхүүгийн тогтолцоог өөрчилж байгаа учраас төсвийн бодлогын орон зай цаашдаа гаргаж энэ анхаарах ёстой болохоос энэ төсөл сэлб дид төвтэй холбоотой төслийг оруулах шаардлага юусоо харахгүй байна гэдэг асуудал яригдсан байна. Энэ тогтоол хуулийн энэ судалгаан дээр ч гэсэн ер нь бол энэ төслүүд төрийн оролцоотой төслүүд маш их цаг хугацаа алддаг, өртөг зардал нэмэгддэг гэдэг асуудлууд яригдсан, гүйцэтгэл нь дутуу байдаг. Тэгэхээр энэ шийдэл нь өөрөө төсвийн хүрээнээс гаргаж, төсвийн энэ хязгаарлалтуудаас гаргаж байгаа нь бол яг энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ судалгаан ч гэсэн үндслүүд нь ерөөсөө хангахдахгүй юм төслийг арга зэл хэрэгжилж байгаад одоо буцаагаад оруулж ирж байна. Тэгэхээр энэ төслийг бол сэлб дид төвийг одоо хасах ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр хасахгүй бол энэ хуулийн төслийг одоо эсэргүүцэх энэ хуулийн төслийн унгаах чиглэлээр ажиллана гэж бодож байна. Тэгээд ажлын хэсэг дээр ч гэсэн ажлын хэсгийн дараагаас асуухад ерөөсөө асуултанд хариулж чадахгүй сангийн яам хариулгээд тэгээд одоо энэ ямар ч нэрэндээ таарахгүй заалт хүртэл сүлд нь оруулаад ирсэн. Тэрийг өөрчлөн хариулж нэг юм орж ирсэн байна. Хаанаас орж ирсэн мэддэхгүй. Сангийн яам би оруулж ирээгүй гэж яхад нэг заалт гинт оруулаад ирсэн. Гихмишлэнгээр ингэж болохгүй. Би одоо нийслэлд одоо яг хэлье. Та нарт одоо ер нь энэ төсөлтэй холбоотой авилгал улаан талаар бол урьжээ яриад эхэлсэн байна. Хамжигч нар болно шүү. Яг зохион байгуулалтаар энэ хуулийн сэлб дид төвийг оруулж ирэхийг нийслэлийн хамааралтай гишүүд бол яг зохион байгуулалтаар хийж энийг босгож ирсэн. Би одоо ч нийслэлийн удирдлагууд бас туслагууднаас хэлж байна. Та нар яг энэ төслөөс болж дараа нь эрүүгийн хариуцлага оногдохоор ийм хэмжээний асуудал болно шүү. Тагнуул хариулт нэмж тодруулах. За ажлын хэсгийн ахлагч Алдарч Охлон гишүүний микрофоныг өгье хариулъя. Алдарч Охлон гишүүний микрофоныг нээ. За оноо их төвшин гишүүн бас хэтэрхий их тийм кино шиг бодоод байгаа шин тийм болоогүй. Би анханасаа бол энэ төслийг хасах асуудлыг хотын дарагтай ярьж бит хоёр зөвшөлдсөн. Ер нь хасъя гэдэг байр суурь нэгдсэн. Би өөрөө ч одоо эцсийн хилцүүлэг хүртэл ийм бодолтой байгаа. Тухайн үед би яг хоцорч орж ирэх үеийн санал хураалт явцсан байсан. Тэгээ манай хэд маань одоо хэтэрхий их нарийн бодож төлөвлөсөн ажил мэтээр ирээд байгаа. Тийм зүйл байхгүй. За ерөн зүгээр энэ сэлбийн асуудал дээр бол одоо ч гэсэн та хэд маань байр суурийг илэрхийлэхэд нээлттэй шүү дээ. Ер нь тэр яагаад ажлын хэсгийн ахлагчийн тайлбарлаж чадахгүй байсан гэдэг тэр бид нар хангалттай тайлбарласан. Зээдлэг гэдэг үг яагаад орох ёстой гэдэг асуудал дээр манай сангийн яамныхаа хурлын гишүүд хангалттай тайлбар өгсөн шүү дээ. Өөрт чинь таалагдахгүй тайлбар өгчихлөөр тайлбар биш болохгүй гэж болохгүй л дээ. За ямар ч байсан миний хувьд бол анханасаа энэ төсөл дээр хасах саналтай явсан. Тэрийгээ би тухайн үед хотын дарагтай ярьж одоо оруулсан. За энэ 3 дугаар саналын хувьд бол одоо их хурлын гишүүдээс санал гарсан учраас бид нэр өөрчлөлт хариулсан. Одоо энэ заалтыг чинь шууд хасч болохгүй юм билээ. Шууд буцаж татаж болохгүй юм билээ. Эцсийн эцвэрийг авцсан. Одоо бидэрт үйлдсэн ганцхан арга нь юу гэвэл энийг өөрчлөлт хариулах. Өөрчлөлт хариулахдаа ерөнхий болгож энэ хуульд айхтар зөрчилдөхгүйгээр бид нар өөрчлөлт хариулж оруулж байгаамаа. Тэрнээс биш одоо өөр одоо санаа бол байхгүй. Их төвшин гишүүн тодруулъя. За энэ төсөлтэй холбоотой тэгвэл одоо асууя. Энэ төслийн одоо санхүүжилт нийтдээ
18,000 орчим айлын орон сууц бий болохоор одоо тооцсон ба. Тэгэхээр энэ жилдээ бол одоо монголчууд бид нар нэг 19,000 орчим 20 орчим мянган айл одоо орон сууц барьдаг. Тэгэхээр энэ зах зээл дээр бол маш том нийлүүлэлт болно. Тэгэхээр энэ гэрээ гүйцэтгэгчдийн бараг талаас илүү хятадын компаниуд байгаа. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч энэ гүйцэтгэл дээр нь санхүүжилт энэ бондтой холбоотой энэ метр квадрат талбайн өртөгтэй холбоотой яг энэ гүйцэтгэлээ хангаж чадах хэсэг талаар мэдээлэл өгөөч. Өмнө одоо энэ чиглэлийн бизнесүүд одоо яг гүйцэтгэд хийж исэн харьцуулсан судалгаа юм байдаг бол тэрийг өгөөч. Тэгээд энэ бондын төлөлтүүдэд яаж хийх гэж байгаа энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч. Одоо болтол үүссэн бонд дээр ямар хэмжээний одоо хүүгийн зардал алдагдал хүлээж байгаа энэ талаар бас мэдээлэл өгөөч. Ажлын хэсгийн ахлагч Алдарч Охлон гишүү хариулъя. За энэ бид угаасаа нийслэлийн төслийг миний бидний хувьд бол анхны хэлц хэсгээр ажлын хэсгээр хассан учраас энэ тухай мэдээлэл ажлын хэсэг гүнзгийрүүлж аваагүй. За тэрийг одоо хүсвэл нийслэлийн төслөөр өгч болно. За ажлын хэсэг нийслэлээс хариулъя. Ажлын хэсгийн 6 дугаар микрофоныг нэр албан тушаалаа хэлээд хариулна. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Эрдэнэ Одрах. За Сэлэв дэд төсөл маань бол нийтдээ 8500 гаруй орон сууцны төсөл. За энэ төсөл маань бол бид нар 2024 онд бол нийслэл 500 сая долларын гадаад бондыг бол одоо олон улс нийслэл анхудаа гадаад бонд гаргаж 24 онд бол амжилттай арилжаалж бид нар бол гадаад бонд босгосон байгаа. За гадаад бонд энэ төсөлтэй холбоотойгоор бол 2025 онд бол 303 тэрбум төгрөгийн гүйцэтгэл бол гарсан байгаа гэсэн үг. За үлдэгдэл мөнгийг нь яасан бэ гэхээр бид нар системийн банкудад бол хүүтэйгээр хадгалсан байгаа. За өнгөрсөн жилийн хувьд авч үзэх юм бол 199.5 тэрбум төгрөгийн хүүний орлого олсон. За бид нар бондын төлбөр хүүгийн зардалд бол бид нар 2025 онд бол 104 тэрбум төгрөгийн гүйцээж хариулъя. за тэгээ өргөжлөлтийн тав. За тэгэхээр бид хэдвэл тухайн 500 сая долларыг бол 775% хүүтэйгээр бол 3 жилийн хугацаатаа бол босгосон. 2027 онд бол энэ төлөгдөхөр байгаа. За энэ мөнгө маань бол одоо 2027 онд бол бид нар энэ сэлбийн борлуулалтын орлогоос бол төлнө гэж төлөвлөөд ингээд тооцоод ингээд явж байгаа. За энэ жилийн хувьд авч үзэх юм бол сэлэв дэд төв дээр бол бид нар тооцоогоор гүйцэтгэлээр бол 1.80 төгрөгийн бол гүйцэтгэл гарнаа гэдээ одоо төсөөлөд явж байна. Тэгэхээр 2026 он гарснаар бол одоо гүйцэтгэл гараагүй. За барилгын ажил бол 22% гүйцэтгэлтэйгээр бол ингээд эхлээд одоо явж байгаа учраас бол бид нар одоо гүйцэтгэл бол одоо хүлэгдэлт тийм байдалтай бол одоогоор бол байна. Нэг төвшин гишүүн тодруулъя. За энэ 500 сая долларын бонд засгийн газрын баталгаа гаргаж энэ гаргасан бонд дээр засгийн газрын 24 улсын хурлын 24 оны 17 дугаар тогтоол дээр түгжирлийг бууруулах зорилгоор гисэн байгаа. Тэгэхээр яг энэ төсөл одоо түгжирлийг хэмжиж байгаа оргил ачааллын үдэх энэ машины хурд хэд болж яг энэ төсөл хэрэгжснээр хэд болж буурах юм бэ гэдэг мэдээлэл өгөөч. Дээр нь орон сууцны метр квадратын өртөг хэд болохын гэдэг тэр мэдээлэл өгч. За 7 номерын микрофоныг нээж өгье. За их төвшин гишүүний асуултанд хариулна. Нийслэлийн үйлдвэрлэх хэмжээ хэрэгцсэн газар Үнэнбат. Энэ төсөл маань бол 20 минутын хоц концепцийн хүрээнд 8500 айлын орон сууц баригдана. Нэгдүгээрт, хоёрдугаарт юу байна вэ гэхээр энэ бол агаар орчны бохирдол нийслэл тулгамдаад байгаа асуудлуудыг нэгдүгээр шийдэж байгаа. Хоёрдугаарт энэ 2024 оны төсвийн тухай хуульд улсын хурлаас гадаад зээл гарах эрхийг нь аваад засгийн газарт энэ хууль журмын дагуу оруулаад тэгээд өөрийн хэрэгслийн дагуу гадаадын бонд ус зээл бондор энэ зөв санхүүжүүлж явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хилцэгдэж байгаа хуулийн бас нэг зорилго юу байна вэ гэхээр энэ одоо өнөөдрийн байдлаар 4 сая 250 мянган төгрөгийн тооцоол гарцсан байгаа. 1 м квадратын үнэ нь. Тэгэхээр бид өхөн бол тэгэхээр энэ үнээрээ худалдан борлуулна гэсэн тооцоолтой ажиллаж байгаа. Энэ өртөг тооцоход бол гишүүн энэ чинь
асуулт нь нэмээд тодруулаад товч тодорхой тэр өртөг асуусан байна шүү дээ. Төгжрлийг хэрхэн бууруулах юм, хэдэн хувиар бууруулах юм, хэдэн нэгж доошлох юм ингээд товч тодорхой хариулт. 7 номерын микрофоныг нэгэд өгч. Энэ төгжрөлтэй холбоотой зохицуултын хүрээнд та асуулаа. Ер нь энэ 20 минутын хоц концепцийн хүрээнд 5 сургууль, 3 цэцэрлэг, тэгээд энэ төрийн үйлчлэгийн байгууллагууд тэнд төвлөрөх юм. Тэгэхээр энэтэй холбоотой авдаг одоо за энэ яг төгжрөл бууруулахтай холбоотой энэ тоогийн танд яг ингээд бүр баримт тоотойгоо эргээд албан бичгээр танд хүргүүл юм анахаас. Метр квадратын өртгийн тухай гişүнэ одоо эн чинь газар шөлөөлтийн зардал. Дээрээс нь одоо орж байгаа барилгын материалын үн. Тэгээд тэрнийх нь тэгээ бондын хүн эднийг бүгдийг нь тооцсон бүр наривчсан задраа танд хүргүүлье. Яг одоо би бол тэдэн төгрөг байна гэж хэлэхэд бол би эн чинь учир зүтгэлтэй болоод байна. Ажлын хэсэг уг нь тооцоо судалгаатай орж ирэх ёстой. Тэгээд тооцоо судалгааг бичгээр хөрвүүлэх хэрэгтэй байна.